f(x) тэнцүү x квадрат дээр нэмэх нь 3x хасах нь 1 гэсэн функц байлаа гэж бодох юм бол f3 нь хэдвэ гэдэг юм бол яах ёстой вэ? X болгоны хооронд 3-ыг орлуулна л гэсэн үг тийм. Тэгэхээр юу болох вэ? 3-ын квадрат нэмэх нь 3-ыг үржих нь 3 хасах нь 1. За нийтлээ бодох юм бол 17 очих шиг байна тийм. Хэрвээ f хасах 2-ыг олоо гэж явах юм бол яах ёстой вэ? Энэ x болгоны хооронд 2-ыг орлуулна л гэсэн үг. Тэгэхээр хасах 2-ын квадрат нэмэх нь 3-ыг үржих нь хасах 2 хасах 1. За энэ хэд болтой? Хасах 7 хасах 2 болох юм шиг байна тийм. Энэ бол 4 болно. Энэ бол хасах 6 болно. Биш хэд болчих вэ? Хасах 3. Хасах 3 юм байна тийм. Хасах 3 болж байна. За функц гэдэг бол ерөөсөө л юм дүрм. Хэрвээ энэ функц дээр жишээлх юм бол f(x) гэдэг функц нь энд байгаа x-ийг квадрат зөвшөөрдөг. Тэгээд энд байгаа x-ийг 3-аар үржүүлдэг. Тэгээд нэг хэсэг юм дүрмтэй байх юм бол хэрвээ энэний оронд алим тавих юм бол яах гэсэн үг вэ? Алимыг квадрат зөвшөөрнө, алимыгаа 3-аар үржүүлнэ. Тэгээд нэг хаснаа гэсэн үг тийм. Хэрвээ энэ x-ийн оронд нь тийм үү x-ийн оронд нь машин тавих юм бол машиныг квадрат зөвшөөрнө, машинаа 3-аар үржүүлнэ. Тэгээд нэг хаснаа тавьчихна. Ерөөсөө л юм дүрм. Гэхдээ мэдээж яг алим тавьж болохгүй. Ягаад гэвэл алим тодорхойлох хүмүүжинд нь байхгүй учраас энд нутаг гарч ирэхгүй тийм. Нутаг гарч ирэхгүй. Машин тавьж болохгүй. Ягаад гэвэл машин юунд нь байхгүй учраас тодорхойлох хүмүүжинд нь байхгүй учраас нутаг гарч ирэхгүй. Гэтэл дүрм бол дүрм. Ингэж л хөрөх ёстой. Даанч машинаа квадрат зөвшөөрч чадахгүй ч байхгүй юу? Энд нь би нэг өөр gx гэдэг функц биччихээ. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр 1-3x гэсэн дүрмтэй байгаад бас нэг өөр функц шүү. Тэгсэн чинь арай энэ x-ийн оронд нь тийм одоо энэ x-ийн оронд нь хэрвээ gx гэж бичих юм бол яах ёстой вэ гэхээр 4-9-оор яах ёстой вэ? Нэгээс дотор байгаа юм а квадрат зөвшөөрнө тийм үү? Дараад нь 3-аар үржүүлнэ. Тэгээд нэгийг хасна. Тэгсэн чинь тэр x-ийн оронд gx гэж бичсэн бол яг 4-ийнхаа дагуу явах ёстой. Тэр gx-ээ квадрат зөвшөөрнө. Тэгээд gx-ийг 3-аар үржүүлнэ. Тэгээд нэгийг хасна. Дөрмөл бол дөрм яг ингэж байна гэсэн үг тийм. За тэгэнгүүтээ g-ийн хооронд буцаад энийг тавьчих юм бол ийм болно. 3-ыг үржих g-ийн хооронд дахиад нэгээ тавихаар ийм болно. За тэгээд нэгийг хасна. За энэ бол хоёр функцийг давхарлцсан байгаа гэж байна байхгүй юу? F-ийн дотор талд нь яасан бэ? G-ийг давхарлцсан байна л гэсэн үг. Тэгээд энийг давхар функц гэж нэрлэж байгаа. За яг үүнтэй адилхан ингэж болно. G-ийн дотор талд нь f-ийг давхарлаж болно. Тэгэх юм бол яг уу тэр G гэдэг функц чинь 1-ээс хасах нь 3x гэж бичдэг юм байна тий. Тэр дотор талд нь байгаа юм а 3-аар үржүүлж жагаад 1-ээс хасчихдээ юм байна. Тэгэхээр дотор талд нь ийм орлуулсан бол дотор талд нь байгаа юм а 3-аар үржүүлээд 1-ээс хаснаа гэж үг юм байна шүү дээ. Өшөө энэ x биш. Дотор талд нь байгаа юм а ингэж нэл гэсэн үг. За тэгээд f(x)-аар буцаагаад энийг тавьчих юм бол 1-ээс хасах нь 3-ыг үржих нь x квадрат дээр нэмэх нь 3x хасах нь гэдэг л бичих юм байна. За тэгээд энийг л гэсэн задлаа цааш нэг янзлж болно. Энийг ч гэсэн цааш нь задлаад бичиж болно тийм үү? Ийм л юмыг давхар функц гэж нэрлэдэг байна. Маш амархан бооз. За тэгээд зарим ном зохиол дээр энийг нь шүү дээ. За ингэ давхар функцийг ингэж бичиж болдог. F-ийг G-гээр нь давхарлаж байна тийм үү? Энийг нь болохоор G-ийн дотор талд нь F-ийг давхарлаж байна. F-G-ийн композиц гэж нэрлэдэг. Тэр композиц гэж яг ерөнхийдөө бол давхар функцийг ингэж бичиж болох юм байна бас юу? Ингэж бичиж болох юм байна гэсэн үг. Ойлгомжтой тийм. За дэвтэр балч нь ойрхон байгаа зү. За жишээ нэгийг өөртөө гялс бодно шүү зөө.